Ажихоо. За сайн уу цэмплээ миний дөө. За сайн уу? Сайн. Хайчуу таа чи. Ойрхон явчих тэглээ. За сумын төв орох чинь үү? Захид зарах юм байна уу? Багт нь юу ах вэ? Захих юм байхгүй. Байхгүй юу? Байхгүй. Биш. Та өчтөр нь гол дагаж яагаад орлоо яваадсан юм? За өчтөр балраад. Өчтөр шүд өвдөд тест гол дагаад орилол гүгэдсэн. Чи ээж харин тэгнэ. Ичээ шүд өвдөд тест чи миний хөө ахуулчихаа хэрэг өнөөдөр ахуулчихсан. За ёо. Яна өнөөдөр миний толгой өвдөд байгаа шүү ээж хэлэх үү яах вэ? Хилээцтэй тэгэр чи ийм юм уудгийн байгаа үстэй. Гэ ав гэвэл яана. Ээж намайг ав гин шүү айгуул болохгүй. Наад нь усан толгойг аваа хай гэхвэл болохгүй мэн. Тий. Чихээ бас ягаа ийцэн та? Гээ ээж харин гэсэн. Чамд хэлсэн үг нэг чихээр ч ороод нөгөө чихээр чинь гараад ирэх энэ талаа бөглөчөөд явж байгаа. Энэ чихээр гарддаг юм уу? Гээ ээжийг хуурж явахгүй. Йой. Симплээ. Чад ийм гоо дээлмэл өмсөж хайчсан. Нэр маргаас сумын төв дээр дууны тэмцээтэй гинэ. Би орлоо. Чи дуулж чаддаг юм уу? Би юу? Тий? Би дуулдаг штэ. За би чи хотлоор чамд дуулдаг үнстэй нар бараа өнөөс аваад нахаа. Ажих ургана. Манай голынхан бүгдээр мэдчих би дуулдаг штэ. Тийм үү? Тий. Танд үзүүлэх юм уу? Нэг тэгэлтэй. За хийе. Юуны тухайд ууя? Дүүр маргааш намрын тухайд дуулнаа. Намраа. Тий. Манай нутгийн намар сайхан да. Сайхан. За сонсъё. За тий. Хангэрдэлхий цагийн айлын арги дүүрэн байна эр ялдым хаан талын бүэн авал эчэ дуудан байна ардын дотан ариг хөдөө ариг бүсэр хайр болзоо аптиустэй хурий холбоо аптанам ийм сайхан Ястагой. Баярлалаа. Чи ямар гоё дуулт юм бэ? Та мэдэхгүй ямар сони. Хөөе. Ахын дөө. Ахын чам шиг дуулдаг дүүтэй байсан бол ямар гоё гэж. Дагуулаа. Дадуу. Би таны төлсөн дүү шиг л байдаг үстэй хаа. За, камераа шүтээ. Ардын дуутай баярлалаа. Нарийн хөдөө. Ади бүсгөө хай. Йоо. Тэмплийг дагдуулж хоолныхоо өвчийг таслах шахлаа. Нэрээ энэ шиг дуулдаг дүүтэйс бол ямар гоё гэж. Дагуулаа. Дуулаад явж ихгүй. Дуулаад яв. Яа. Яна. Одоо нэрээ ээж ирэхээс өмнө ганц хэрчим мод хөрөөдөд унгаахгүй нэрээ ээж загнуулна шүү нэрээ. Ээж орж ирээл өглөөд гар нэрээ хөөх юм. Ээж нэрээ. Хадгаа төрөөгүй загны шүү ээж минь. Энэ хүүхэд одоо энэ модыг 6 сар хөрөөдөж байна шүү. Ээж. Чи айтя минь. Наапха нэг айтаахын ингээд хөрөөдөж болохгүй байна уу? Ичээ. Та өөрөө харал та. Хоёр талдаа бариултаа байгаа үстэй. Тэгээ би нэг талын бариулсан бариад ийшээ түлхээл энэ талд нь гараад ийшээ түлхээл энэ талд нь гараад ийшээ түлхээл тэгээд ямар сони. Үгүй ингээд шууд хөрөөдөж болохгүй байна уу? Ичээ. Та надад хөөрхөн дүү гаргаад өгсөн бол би ямар хоёр талд нь гараад шүжиг шажиг ингээд тасалчих шүү. Шууд ингээд заавал тэр бариулнаас барих албагүй шүү дээ энэ чинь. Тэгэд яах гэж ийм хоёр бариул хийсэн. Ямар гэлсэн. Тийм байгаа үстэй. За явж усаа. Бас нэр усаа аваагүй шүү. Жижиг хувингаар цоогоорой. Тэгээд 40 битанаар цоогоол тэгээд хоёр бариултайгээд гуцаад авах гэж байгаа юм зүгээр. Яа. Ичээ. Дүүтэй байсан бол мөрөнд тулаа явахсан. Дүү байхгүй мод тулаад ямар сайнтай ингэ явж явах вэ? Аль насандаа исэн үүлийн үрн ингээд гарч ирдэг байна нэр ядаргаатай. Үүлийн үрч гэж яах шиг энэ одоо. Вацар байна. За. Яа энэ гэрээ ажил дуусахгүй. Гош ажил юм. Тэр орны бүтээлийг яагаад устаа байлгаад байгаа юм бэ? Тэр нэг ажиалыг мушгаатгаач. Ичээ би өглөө мушгсан шүү дээ. Битээ удаал чи. Тий. Өглөө би нэг талд нь гарч мушгаал, энэ талд нь гарч мушгаал. Дахиад энэ талд нь гарч мушгаал. Тэгээ энэ нь сулраад байгаа үстэй. Тэгээд та дүү гаргаад өгсөн хоёр талд нь гараад мушгиж шүү дээ. Дүү байхгүй ганцаар гизүү байна. Чи ингээд мушгиж болохгүй байна уу? Ичээ. Тэр том ажиалыг чи би дээр нь нойтон. Би тэр яаж ингэж мушгих юм бэ? Ингэж мушгих юм. Хувцс нь орчих шүү дээ. Ямар гизүү юм бэ нэр. За. Яа. Одоо яах?
Гэрээ ажил гэж ердөө дуусахгүй хийжээ тийм ээ? Гэрийн ажил гэж хөөе. Би чамд энэ гэр тойроод аюул болж сонсвооч ээ. Юу вэ? Энэ голд чинь хулгай гараад ийн гэж төлөг малыг алга болоод байгаа гэж шүү. Ямар муух юм бэ? Айлын мал хулгайлаад байгаа юм. Тий, манайхыг тойроод одоо зүгээр битүү хулгай болж төлөг малны. Ичээ. Би чинь малаа сайн харж байгаа болохоор манайхаас алдахгүй байхгүй юу? Чи туугаад байгаа юм биш үсттэй арай. За муу юу нэ? За муу ичигээ юу гэж чи? За муу юу гэж ичигээ? Юу гэж чи? Муу хүүгээ хулгайч их гэдэг юм уу та? Чиний цуснд бол юм яваа шүү. Тийм үү? Тораванди үр удам гэдгээ мартаа юу чи? Үгүй. Өвөөгийн чи өвөө хулгайч гиндэн байсан. Тийм үү? Дараагийн өвөө чи эвгүй гарын болд. Яа. Мэдчихв аавыгаа мэдж байгаа үстэй чи. Мэдж байгаа. Чиний царай яагаад хүндэт самбар тавигдах царай биш шүү адья. Харин эрен сурулжилж байна гэвэл зохихоор царай шүү адья минь. За муу юу нэ ичигээ? Муу юу гэж байгаа чи ичигээ? Муу хүүгээ хулгайч их гэдэг юм уу? Сануулж байна би чамд. Яасан ядаргатай ямар муухан хулгайч сануулдгийг. Зүгээр сануулж болдгоо мó ядаргатай. Хулгайч адья. Яасан ичээ? Тэ. Энэ үнд нэг тийм эмзэглэл яваад байгаа аахгүй юу? Хулгай гэдэг эмзэглэл яваад байна чамд. Та ямар муухан нэртээ дамнуулж хэлдэг хулгайч адья гэж. Тэглээ ачсан чамд. Зүгээр адья гэж дууж болдгоо мó. Тэгээд би хэллээ ч та чамд. Ямар муухан зүгээр байхгүй хүн. Хулгайчаага сандал дээр суугаад За уушлаар доошоо суухаа орно. Би бүр нэрээ чи хэлсэнгүй сая мэдүү чамд. Гэхдээ тэр өмнөх хэмээсээ гарч чадаагүй байна. Бити ингэж байгаа ч. Яасан гिचүү юм бэ энэ? Язаргаатай. Хулгай хийвэл гэж сануулж байна би чамд. Баг багтаа яах вэ? Миний юм хууч бас. Чигэр мигэр удгаалаа ичдэг байсан. Тэр чи харин хөнгө ичсэн юм да. Автодоос чигэр аваад ичдэг бас. Шот ичдэг шийчээ. Эрэг нэг дээдсэн чигэр удгаалаа л ичдэг. Шот гата пин дамбарт ичим аваад ичдэг. Ичи би амбарыг бүр артлын онгоолж ичдэг. Одоо айлуудын төлөг аваалаа. Шот ингээ хоёроор нь аваад Тэр мотут. Чи яаж байгаа чи? Чи аваад байгаа биш үү чи? Йоо. Тоглож чинь гэж. Яах нь үтсэн чи харин би хулгай хийгээгүй чи. Тийм намайг нэг тийш нэг дээлтэй минь гатаваа чи мэдээ. Харгэр торигдож чи намайг нэг чи нэг төмний чившиг болгоо чи хөөш. Ойлгож гин үү чи намайг юу? Ойлгож байна. Би хулгай дугаа сонс гэж би чамаа дугаа сонсч. Ойлгож гин үү чи? Ойлгохгүй чи дугаа сонс битээ өөрийгөө амаараад чи. Нанчтын үг тулгаа хийдэг айгаад энэ голоор яриул одоо юу болох юм? Дуграачаа л үдээ энэ чи хөөш. Үгүй би хулгай хийгээгүй. Дугаа бай битээ тайлбар тавиад чи. За яадаг хүүхдөө чи? Удам ухсаад чи яг дүүрч одоо. Тэгтээ чи дуграачаа чи хөөш. Ичээ яасан ядаргаатай бэ? Дуурахаар дуурлаг ин дуурахгүй болохоор дуурахгүй гин. Ичээ энэ зарим дуучид ер нь айгүй худлаа дундаа нэр өгөх юм аа. Яач вэ? Ижитэйгээ өтлөх сайхан чихэг шиг. Хүүгээ удаач хэд байгаа ижитэйгээ өтлөх ямар юм ди сайхан байдгийг. Тэр дуу мууныхаа нэрийг бодчих өгөл харах юм. За тэнийх ёо. Чамд сануулж л хэлж байна би. Аль настай исэн үйл үр нь одоо ингээ гардаг байна нэрэ. Үүлийн үр гэж ирээ. За тэр яг тэр намсраагийнхыг харж байгаарэ хөөрхий. Яац. Аймаг явсан шүү цаадах чи. Намсраах уу? Тэ. Хөөрхий. За тэгвэл нэг хэдэн малын түүний эргүүлээд тусалчаад ирээ дээ тийм ээ. Намсраахад туслах бол болохгүй. Хамаатных нь хүүхд малыг харж байгаа гэсэ гэрийг харж вэ гэдэг чи. Йоо. Яава. Йоо. Яачва. Ичээ. Намсрахын хүн байна. Тэгээд юун төгшөвтэй ирдий чи. Би Сэмэрхэн гитэж очиод малынхын цаагуур нь очиод тойруулаад бөөгнүүлээд наашаа хөөчихгүй юу? Тэгсэн чи хойноос пангэ буу тавьлаа. Одоо тэгэнштэй Сэмэрхэн очихоор чи тэгэнштэй ин чин. Тэдэд хүн байсан биз дээ. Айлгүй яадаг юм чи. Та иймэрхүү юмд явуулдаад сайн судалгаа хийж төлөвлөгөө гаргаж хүүгээ явууллаа. Би одоо хамсаат нуу чиний. Юу яриад байна чи? Үгүй. Хүн байвал би юу болог тийш очих цагаа гарцдгийг. За. Хүн байхгүй хөөргөд тусалж штэ ядаргаатай. Харин доржихыг харчаа бүр хот явсан хүн шүү цаадах чинь. Яг чи кинээсээ юу? Явсан хот явсан бүгдээрээ. Тэд нар чи овоо хэд нь бодтой тийм ээ. Бас нэг хідэн төлөг хөөргөн төлөг байдгийсэн. Тэрийг нэг зүгээр холоос дуран тавиад хараа. Хариулаад ирээ. Дуран тавиад харж байл та холоос ямар гэж. За анждгүй. За эсгийн төлөөлөгч. Сайн байна уу? Бацар. Би хадаа гүз. Яаж байна хүүмэн? Яаж яваа? Ажилтаа явна. За. Энэ манай голын ойр орчмоос хулгай яриг гараад байна. Одоо тэгээд байн хулгайлаг айл голынхын яриад байна. За төлөг аллах болоод байна. Харин тэгээд байна одоо. Би эзнийг олчлоо. За болоо. Би мө хүүгээ би гүжиртэй дээсэн байж тээ гүтгээд одоо адьяга одоо миний хүү их засаг хуйлаа зэрэг. Хулгай хийгээд байгаа хүний гарын тайр чаяад улс орноо зараад байгаа хүнийг явах газаргүй болоод хөлийн тайраад улсын мөнгө идээд байгаа хүний толгойг нь тайраад их засаг хуйлаа зэрэг.
Одоо цэргийг болсон. За бас болохгүй байна. Энэ хараа. Танайхуу айдиа авахгүй юу эзэн нь? Энэ хар нотлогоо тэр гутлын арьцмаар бүх юм яалтчгүй айдиа гэд. Их засаг болж гоцрогцсон үйл дөө. Одоо хүнийг ч одоо тэгж болохгүй байлгүй дээ. За нанждуу та хүүдээ битгий гомдор. Одоо яа. Би бас нэг төрлөө тангаар өргөсөн цагдаа хүн. За ган зэрэг минь хүү минь. За над дарга байх. Үгүй чи одоо ойлгондоо одоо аав ээж хоёртой чинь одоо хичнээн сайхан айл сахалт явлаа бид нар. Өнөөдөр чи арай миний гар мухлах гэж. Тайвшрал та. Хүү минь явчихл би мухар болно шүү дээ. Тэгээ яа гэдэг юм бэ та? Яах юу ах вэ инги. Хамаалга буурлын буян байна. Би төлье. Дээр нь бүр адиаг нь олон төмнөөс уучлалт гуйлгачих. Тэгээд болно үсттэй чи. За адиа дахиж хулгай хийхгүй бол бас нэг харж үзэж байна. За болно цаадах чинь чадна. Юу ч гэсэн энэ чинь өргөдөл өгсөн хүмүүсийг би юмыг ажилтгүйгээ дагуулад ирсэн. Та нэг уулзах. Тэгийг би уулзъя хамаагүй. За бүгд ороод иртээ. Ганган тууд манлайлаа. За базар бай. Сайн байна уу нанжид бол. Сайн байна уу хөөхдүүд. За би өргөдлөө өгöd. Тэгээ дээрэс нь сэтгэл санаа нэг хүн хямралт байгаа шүү би. Ойлгосоо. Би таны өргөдлийг авсан. Бодруулах нэг юм байна. Юу вэ? Та төлөг алдсан гэдэг байгаа. Тийм ээ. За энэ дээр яагаад хүний нэр байгаа? Гүй тэгээ яаж чавдаараа од гэрэл, тод гэрэл, сод гэрэл гэд 3 төлгөө алдсан. Малчин оюун тул гэд тодорхой бичсэн байгаа эцтэй. Ямар юм аа? Од гэрэл, тод гэрэл, сод гэрэл 3-ыг би алдчихад байна. Ойлгож байна уу? Юу тэгээ төлөг юм уу? Миний 3 төлөг. Шинэ одоо зүслээд байгаа нэ нүү? Тэгээ яаж чав? Та нар чи ямар юм ойлгодог юм бэ? Царайлаг болохоор нь хүний нэр өгчдөг байхгүй юу? Наад чинь тэгдэг юм байлээ. Бүх адуу маландаа хүний нэр өгчдөг юм байлээ. Эртээд бүр чимгээ осгочлоо гэхээр хүн имдэг дуудаад аваад ирч нэг ишиг байсан байлээ шүү дээ. Оо, нэрээ дээрээс дэмчиг алдчих. Дэмчиг бол хэрэггүй. Угаасаа царай муутай. Манай хоттой хоног жоохон өнгө үнэмж жоохон алдагдуулаад байдаг байхгүй юу? За ямар ч байсан 4 төлөг юм байна тий. Нийтдээ бол 4 төлөг. Оо чав 4 төлөг юм уу? Тэгээд Би наа чи ой бүр азраг адууга алдчихад байна. Хөөөрөө чи юу? Яа сүртэй дараа. Сүртэй байлгүй яа. Тэгээд та чи азаргаад алдсан юм уу? Би азрагаар нь алдчихад байна би. Аюуд болж байна. Тийм үү. Дээр нь шүү мөнгө хазаар имэйл алдчихад байна. Хэн бэ? Би За алтан гэрлээ чи над мөнгө азар хэмээл чи тоглоомд алдсан шүү. чи юугаа мэдгүй байд. Би мэдлгүй байд. Би мэдж байгаа хичээ. Дээр нь 3 төлөг алдчихад байна мэдүү. 3 төлгөө. Тий. За Гомдолтой байна. алтан гэрэлгүй. Гомдолтой. Өгсөн мэдүүлэг үнэн болно гэдэг энэ чинь гараас их зур та. За. Худлаа мэдүүлэг өгсөн байх юм бол хуулийн өмнө хариуцлага үлээдэг шүү дээ. Юу? Хуулийн өмнө хариуцлага үлээдэг. Хуулийн өмнө хариуцлах хүлээн. Байж. Энэ азраг адуу энэ чи салхид ороод шүү. За энэ шүү. Энэ мөнгө хазаар имэйл чи тоглоомд алдсан. Наа чи яг үний хэлсэн. Би мэдж байгаач. 3 төлөг алдсан юм байна. 3 төлөг бол яалтчгүй алдсан юм аа ихчээ. Юм алдсан юм уу? Алдсан. За би танаас дуудлах мэдээ байна. За. За би хулгайчиг олцсон. Оо. Олцож явах бай бүр барьцсан. Баярлалаа чи мэдсэн юм уу? Барьсан. Ястаа. Баярлалаа. Ичиг ямар мундаг юм бэ? Ямар мундаг хэсгийг төлөөлөх шиг юм байдаг. Нөгөө хулгайчийг барьцсан гэж штэ. Ийм мундаг хэсгийг төлөөлж ер нь шагнахгүй болохгүй. Би хөөрхөн төлөг аваад байж гараа. Би шагнана. Шагнана шүү. Яа. Fuck гэж яа. Юу нэ ажтгаа? Бацар баларлаа одоо. За танаа чи төлөгтэй байлуу? Байхгүй штэ одоо. За энэ голынхонд одоо хилдэ та. Одоо үннийг дуудъя да хөөхдөө. Яасан бэ? Юу болсон бэ? Манай адья та нарын тэр төлөг малыг чинь аваад байсан байна одоо. Одоо яах вэ одоо? Танаа хүү юу? Манай хүү. Одоо буурлын буян байна. Хамаагүй чинь төлөе одоо. Одоо дүүрс би төлчин зүгээр. Барагдуул. Танаас юу Танаас юуг нь авд юм бэ нэ? Үгүй яах бүр төлөхгүй болохгүй хулгай хар мөртөө. За дээр нь би бүр адьягаар бүр уучлалт гуйлгана би та нараас мэдвэ. За нанждгаа. Яг үннийг хэлэхэд ардаа адья бол хүнээс уучлалт гуйхаар хүн биш. Гуй. Тэр нэг цусанд нь юм яваад байгаамаа яах. Тэгтээ би гуйлах надад нэг мэрэгэн арга байна. Цаадах чи хэдүүлээ гашраа. Яста сайхан арга байгаа да надад замдаа би та нар заагаад өгье. Дахиж хулгай ихгүй бол болчих. Тэгин хүүхдүүдээ толгойд нь угаж хар уус байна уу? Бага штэ. За яа. Йоо. Энэ юу болоод байгаа юм бэ? Яваач. Энэ юу болоод байгаа юм бэ? Сөгөг. За. Яа. Ямар олон буутай цэрэг цагтаа нар вэ? Ээжээ юу болоод байгаа юм бэ ээжээ? Адья. Төрийн төмөр нүртэй очрох чи энд дээ. За. Яан вэ? Үрээ минь үлдээгээрээ. Миний ээж тайван байлгал да ээжээ. За шүүг уурал ихлээ тэр хөгшин насны хол ойлгоорой. Ээж нь хол ойлгоо. Цаашаа. Намайг аваад явлаа. Ээж зүгээр Болгоод өглөө шүү. Миний ээж тайван байлгал да. За адья.
Олон удаагийн давтамжтай хулгай хэрэг үйлдсэн нь хөдлөшгүй нотлох баримтаар нотлогдсон тул За Монгол улсын нэрийн өмнөөс таны газар дээр нь буудах буюу ялын дээд хэмжээ өгсөг бай. Үрийн үлдээгээч. Амурч онцож байна удаа би минурч. За тий. Шүүхийн өмнө хэлэх үг байна уу? Бай зөндөө. Сонсоё. Би өштэй дахиж хаяага адрахгүй харснаа ахгүй. Сэтэрхий зүүн сэмэрхий хатагч уулгаалахгүй. Нотог усныхаа хүмүүсээс уулгаасан бүх юмээ буцааж өгöd. Уцаж байна удаа би минурч. Үрийн үлдээгээч. Миний ээжийг бодоод намаа өрсөж өчөө. Маа миний үзмэд. Янчдгаа. Үзм шиг үрийн үлдээгээч. Ээж яана вигэ баколто. За тий. А Чи шударгаар өөрөнгөний буруу хүлээсэн тул Монгол улсын нэрийн өмнөөс таныг өршөөж байна. Цагаат. ээж баярлалаа. Түр минь баярлалаа. Түр минь. Би бүр бүтэн байштай вацар байна. Түминийхөө яа төрийн төмөр нүүр гэж ийм актер шүүтэй. Баярлалаа. Түр минь үрийн минь үлдээсэн дээ вацар байна. ээж Вацар. са юу болсон бэ? Just аюултай юм баахан буу зэвсэг нүгээр чи. Яа. Гатгаалээ вацар байна. Вацар байна. Ээж Минийхөө гашир муу. амар гаширлаа ёо дагаж улгаа хийхгүй ээж. Ээж хүн цаад сонсон том гар штэ. Ээж Тэр ямар юмны том гар байна гэж вацар байна. ээж хүн үхээс бас том гар штэ. За минийхөө готрооч нүрөө угаач. За ёо ямар мөнгө онгодоо өөл байна. Ээж манай удам цаад сонсон ганцхан би л байгаа штэ. Яа. Ээж би дагаж улгаа хийхгүй нэр. Баярлалаа. Үрийн минь ёо зүрхээ вацар байна. За. Ёо энийг зүгээр итгүүлэх гэж зүгээр. Нанжидгой. Аюул боллоо. Оо нанжидгой. Ажаач юу? Цаад чинь гол руу нүр угаах гээд явлаа. Оо би цаадхан чинь хэдийн юм өгөхгүйд хүрээд ирлээ л дээ. Юу вэ хүн? Тэнд 30 гаруй төлөг байгаа юм. За. Надад авчирдаг байсан юм аа. Тэгээд би харсаж өөр тамхтай байгаад ахаар би бүр гайхаад аваад ирлээ л дээ. Ха. Тэгээд танд хэлсэн үү яасан хэлээгүй л ахал та. Би нөгөө нэг дам биштэй хүн байсан. Тэгээ би давхар биштэй хүн болсон. Ивэ. Тэгээд чамаага юугаач дутаахгүй гэдэл өдөртөө нэг төлөг өрөөл ирдэг байсан. Чам цөөгөөд байсан юм байна шүү. Харин тийм ээ. Надад хэлж болно доо бас аа. Тэгээ бас нэг арга савар хаачсан үнэг идэр байхаар нь бүгдийг аваад ирсэн. Манай юмнууд манай юмнууд цаадах чинь гол руу явсан. Түрүү нөгөө хэсгийн төлөөлөгч эднэр дүрхгүйтлээгээд энэ жоохон айлгаа цаад зүрх муутай юм аа. Ээж гэж уулаа. Утсын чинээ улаан амиа минь өршөө энэ тэргээ чааваас нүрээ угаах гэж тийшээ явлаа цаадах чинь. За ичийн эдрийн айлт өхүүлж өгье. За тэгэр та тараагаад өгчөөрэй. Тэгээ. Ингээд нэг мөр цагаан боллоо доо. За. Ой, ачаа. Чи зүгээр үү? Би зүгээрээ. Энэгээр чи бөөн бужигнаан болсон гэх юм. Харин тэгсэн шүү дээ. За тэр яах вэ? Хөөш. Миний нэр өштэй те. Шилийн сайн ирчүүдийн тэр шүлгэнд орцсон биш. Чиний хүү? Тий. Би сайн уншаад бүр өөрөө гайхаад. Би чамд унших уу? Тэгэж. За. Сонсож байгаа заа юу? За. Хүн шуудан цугларсан дуут нурын хөвөнд хүлэгмэрд нүрэлцэн жаахан шаргын овооноос эрийн хямар сэргээсэн шилийн богдуулнаас эр зоргорон гайхуулсан халахын сайн ирчүүд сонсцгоо тоороо ванд тогс зүлтэм халах хадьяа гэд. Тийм биш. Тийм байгаас би тийм бэ. Тэг орсон байлээ. Санаа байгаас би бүр баярлаа. За тэгээд хой манай сумч хой түрүү нэг айхтрын болсон гэдээс шүү дээ. За. Манай сумч малын хулгайч байсан биш. За. Айлуудын төлөг хулгайлж ирлээ. Тэгсэн чинь төв газраас цагдаа шүүх прокурор бүгдээр ирээд нөгөөт мөгч барьж аваад шууд тэгэл мэдүүлэг авахгүй. За. Тэгсэн чинь тэр муу яасан гэж. Яасан. Намайг бүр хам хэрэгтэн гэж хэлсэн байгаа юм да. За. Тэгэд байдгүй. Би тэрийн толгойд шууд юм углаад хээр аваач өгдөө хээрийн шүүг. Ялын дээд хэмжээ цаац. Яна. Чи тэгээд айсан уу? Би юутай айх. Нөгөө залууч яасан? За энэ залууч ээж гэж уулаад бөө болдог. Ээж нь бүр үзэм шиг үрээ минь өөршөө баа. Ээжигээ зовоодаг ямар муухай залуу гэхээр тийм байдаг байна. Тийм үү? Тий. Бүрст амар болсон бохоц. Тийм ээ. Тэгэл би тэр чинь дээд хэмжээ гэсэн чил яасан гэж. Яасан. Би нөгөө төрийн төмөр нүр харсан шүү дээ. Хүш, төрчин нэрээ төмөр нүрээ харуулна гэдэг үг байдгийн шүү дээ. Харин би харсан. Тэгээ ямар юм байд юм бэ? Хартаа хүй. Өд дамзааны ийм том юм зав.
Тэр тэндээс нэг 4 хүн бариад өөдөөс ингэ алхаад үргэлжсэн. Төрийн төмөр нүрийг амар өөд Ямар амар юм бэ? тэгэл тэр чи бүр ойр тусам гэл хүүт даагал. Нүүрэнд нэг төмөр чи хүүт юм байл ш. Ойр тусам хүүт даагал тэгэл тан гэл онгос. За. Тэшин төрийн төмөр нүр чинь нүдтэй юм бил. За. Өөдөөс тан хараад байгаа юм да. Яна чи тэгээд айсан уу? Би өртөө айхгүй. Нөгөө залууч. За нөгөө залууч яаж гэж уулаад сэтгэхий зүүн сэмэрхий хадаг уулгаалгүй ямар мууга толгоо олж илж байна. Уулаад бүр ээж байгаа заваад байгаа юм да. Хүүшээ. Тэрийг хараач. Хэсгийн төлөөлөгч 2 3 буутаа хүнтэй ирж явна штэ. Одоо яана? Одоо яана? Томасэма. Яг ингэж уулаад нөгөө ч. Тийм үү? Тий би бүр өрөвдөд. Ээж нь бас өрөвдсөн шүү. Ээж гэж уулаад. За. Тэгэд хардаа. Би тэрийг хардаа. Наад хоёроо нэг сум зоо гэж ихгүй юу? За. Тэгэхээр би шууд өрөвдөд. За төрийн төмөр нүрээ. Би ээжийг нь бодож байна. Энэ залууг бодож байна. Энэ залуу зоогч байгаа сумаа надад зоочоо гэж хэлсэн. Тархинд минь буудвал буудаа. Танк хэл хөөрхөн өрмөн байна. Хүзүүнд минь буудвал бууд. Хөөрхөн алаг өрмөн байна. Нуруунд минь буудвал буудаа. Нуган хөөрхөн өрмөн байна. Бөөрөнд нь буудвал бууд. Бөндөр хөөрхөн өрмөн байна. Давсганд минь буудвал буудаа. Даач хөөрхөн өрмөн байна. Төрүүлч рухаар минь буудвал буудаа. Төрүүлээд би хийсэн юм чи. Яа чи баярлалаа үзэгчтэй. Хүүшээ. Юу үзэгчтэй болоо явчваа. Чи өөрөө намайг үзээд байгаа үү? Оо. Нэрэ тийм нэр. Тэгс чинь яасан гэж. Яасан. Төр би төрийг өршөөгд. За. Тэгэл нөгөө чи төрийн мэсэл дөржөө уулаад нөр. Ээж нь хөрхөг. Төлөвс ачаад ямар их уулд юм бэ? Цаашаа нүрээ угаа гэж. Тэгээ тийш явуулсан. Тэгээ хайцээ. Тэгээд нөгөө чи нүрээ угаач тэгээ ирээл ингээд зогсож байгаа байхгүй. Юу? Угаагүй нүрээ угаач ачаад ирээд зогсож байгаа юм. Тэгж уулаад. За ойлгодог. Чи минь ямар ч зоригтой юм бэ? Тийм байгаас амар зоригтой. Хүүшээ. Би чи уулын чамд нэг юм хэлэх гэж ирсэн штэ. Өөр мартчих. Хөөе баяртай мэдээ. Маргаашнаас эхлээд Америк, Солонгос, Япон визгүй болж байгаа гэж штэ. Тэгээ яах юм? Юу тэгээ яхаа гэж хоёлоо явъя л да. Нутаг усаа орхиод явах юм уу? Гүй нутаг усных чи бүр бүгдөө явна гэж цаа чи бүр бөө бужигнаа болж байна. Явъя. Түг ээж тэлчээд явъя. Ээжтэй хичи ахиж юм боломж олдохгүй штэ. Явъя. Бацар бочгонч байна. Бацар надаас бусд нь баг явж байгаа юм биш шүү энэ чинь. Йоо за яа. Вэ миний хүү. За миний хүү. Явах нь байж тэ миний хүү чи за. Нараа их чинь досоо тавна. Нараа их чинь аймаг дээр досч яваад бас явна гэж байна. Чамтай хот орно. Хотод очихоор Сэретэр ах нь досоо тавна. Сэретэр ах нь бас явна гэж байна. Бараг бүгд явж байгаа биш шүү. Бараг тийм биш. За миний хүү тэгээ ажил төрөл сураад, эрдэм ном сураад ирэхийг бодоорой миний хүү. Тэр яг сумын засаг даргын загримжийг биелүүлсэн үү? Энэ намар чон ихтэй байна. Нэг хүн 2 чон буучаа явгсан штэ. Баларсаа тушаачаад. За дутуу байгаа шүү. За бацар. Би чи 2 чоноо бууц одоо нэг хүнээ бууд дутуу байгаа. Юу яриад юм чи? Юу? Нэг хүн 2 чон бууд гэв үстэй. Тэгээ яага би 2 чоноо бууц одоо нэг хүнээ буудах гэдэггүй юу? Чи юу ирүүлүү хой. Нэг хүн 2 чон бууд гэд байна чамд. Та ч одоо гөгшрөөд байгаа юм хаашаа. Нэг хүн 2 чон бууд гээсэ. Тэгээ яага би 2 чоноо бууцсан нэг хүнээ буудчих яахгүй. Нөгөө юм арх уугаад ахс тавьдаг юм уу батаахгүй штэ. Тэр бүх буудчих. Юу яриад байгаа бэ чи ч. Чи ухаан санаа чи зүгээр үстэй чи. Батаг яах гээд байгаа чи ч. Та батахын өрөвдөд байгаа юм уу? Тэгээд та ч одоо юм ойлгохгүй. Би одоо 2 чоноо буудцаа. Тэгээд нэг хүнээ буудсан штэ. Тэгээ би батахыг буудах гэжтэй. Та ч өрөвдөд байгаа үстэй. Төө нэр айгуу муухай хэрүүл хийгээд байгаа муухай сэржээгч юм штэ. Тэр мөг буудчих. Юу яриад байгаа юм бэ? Лүдээ хөөш. Чи яагаад нэг хүн 2 чон бууд гэд байна. Тэгээ яага би ч 2 чоноо буудцаад нэг хүнээ буудаг батахыг буудаг гэсэн. Та ч өрөвдөд байгаа юм дээ. Тэгээ нөгөө сэржээгч өөрөөр 6 цаг шээдэг байхгүй. Тэр үеэр таа. Яас гिचүү юм би. Юу? Баласаач. Би ч одоо ингэж яваад очиж штэ. Тэгэхээр чи би яаж сэржээгч бууж чадах юм? Та бидний орд буудчихдаггүй чи. Гууж штэ би засаг дарга бөө болно штэ гууж хийж. За би бууд. Йоо. Ингэж ойлгохгүй байна. Яас гिचүү юм бэ? За ингэж ажил бүтчлээ шээ. За миний хүү тэгээ сайн яваарай.
За тэгээд моогийгоо харж хандаж яваарай. Би давхар байгаа шүү. За Бүсгүй хүн гэдэг чинь энэ хорвоо дээр хүнд хайрлуулах гэж ирдэг юм шүү өөр минь. За ээж. Хайрлж яваарай хүний хүүхдийг. Аги битэр хоёул яваа. Уруулаа магадгүй дөрөөлөө болоод үрээдэр. За тийм бахоо тийм бах. Би танаас холдож үзээгүй өдөө үрсэн. За ганц удаа холдохдоо ийм удаа ийм хол явна гэж бодоогүй. За ээж сүргнөө. За ээж. Би өдөр болго ярьж нээж нэрэж. Юу вэ биний хүү? Сэржигч буудахтаа миний орон дээр 2 сум богож тэрнгээр тантаа. За. Юу сүрхээ ирдэг юм бэ чи? За сэржигч яг үүрээр 6-гийн шийдгий шүү тэр үед та. За. За баяртай өдөр болго би ярнаа. Баяртай миний хүү. Яач өнөөдөр явсан тэгэхгүй нөө сэржээ байхгүй болох байсан байж тээ. Бацар байна. Зөнөг толгой ч юм хүүдээ өгөх гэжсэн юм мартцсан байж тээ. Одоо хамаг нь ингээд яваад байх. Гэ залуучууд ихэнх нь л яваад байх. Өвгдийн үлдээс нутагт одоо хэн үлдэх гээд байна вэ? Харийнхан ирээд нутгийн ухаад баячаад л байх. Харин бид нар чинь яагаад ингээд ядуу амьдраад байдаг улс юм бэ? Хэлхүүг алгадаа хүүхдүүд минь. Аргамжаа нэмэрэ чонон далтаж болно. Алтан бүгжөө хулгаад алдаж болно. Амраг ханаа хүнд алдаж болно. Алга дарам нутгаа хэндэж битгий алдаарай хүүхдүүд минь. Дотоод явсан хүүхдүүд ханан дээр өлгцэн байх юм байлээ. Хүүхдүүд энийг ханандаа биш сэтгэлдээ намруулж яваарай. Сайхан Монгол орноо хөгжүүлээрэй хүүхдүүд минь. Эзэн сууж их орноо хөгжүүлээрэй өрсүүд минь. Сэтгэлдээ